Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагаас гаргасан бодлого шийдвэр 2018 оны эхний улирлд зохион байгуулсан үйл ажиллагааны талаар мэдээллийг хүргэж байна. 2018 он гарснаас хойш аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тэргүүлэгчдийн хурлыг 5 удаа хуралдуулж 16 асуудлыг хэлэлцэн баталсан байна. За энэ улирлд ээлжид 10 дугаар хуралдаа явагдаж Эрдэнэт үйлдвэрлэлтийн хөтөлбөр шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалтыг баталлаа. Мөн аймгийн авто замын тээврийн талаар 2018-аас 2020 онд баримтлах бодлогыг хэлэлцээд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хамт батлах эрхийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн уралдаанд шилжүүллээ. За мөн Орхон аймгийн ардчилсан нам аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд бүлэггүй болсон гэд анхны уралдаанаар олон онцлог сэдвүүд өрнөсөн юм а. Хөгжил бүтээх 18 дэд хөтөлбөрийн нэг болох Эрдэнэт үйлдвэрлэлтийн хөтөлбөрийг баталлаа. Тус хөтөлбөр нь Орхон аймгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг бүх талаар нь дэмжин нийгэмд ажлын байр бий болгох өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Цаашлаад Эрдэнэт хотод боловсруулах үйлдвэр байгуулж гадаад зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ таниулах гэд олон чухал үр дүн хүлээгдэж байна. Энэ хуралдааны хилцээ асуудлуудын ач холбогдлын хувьд гол нь бид нар 18 оны төсөв батлах үед үндсэн чиглэл батлах үед бол төсвийн шилжих үлдэгдэл тодорхойгүй байсан. Тэгээд одоо шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн чагсаалтыг баталснаар үндсэндээ орон нутгийн төсвөөс хийж хэрэгжүүлэх 18 онд хийж хэрэгжүүлэх бүх ажил маань ингээд бүрэн хэмжээндээ гарч байгаа юм гэсэн. За мөн Эрдэнэт үйлдвэрлэлтийн хөтөлбөрийг баталсан. Эрдэнэт үйлдвэрлэлтийн хөтөлбөр батлагдсанаар засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө уялдаж гарах 18 дэд хөтөлбөр бол ингээд батлагдаад дуусч байна гэсэн. Тэгэхээр энэ дэд хөтөлбөрийн маань ач холбогдол гэх юм бол ер нь зүгээр олон улсын стандартаар үзэх юм бол манай бүх үйлдвэрүүд л жижиг дундтаа ордог. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрлэл гэдэг хөтөлбөр маань бол өрхийн үйлдвэрлэлтэй нэлээд чиглэсэн юм. Үйлдвэрлэлийн хэмжээ бага байх нь хамаагүй. Гол нь тэр үйлдвэрлэлийн чанартай тасралтгүй яваад ажлын байр нэмэгдээд нэг ч гэсэн өрх тогтмол орлоготой болоход төр засгийн зүгээс орон нутгийн зүгээс яаж анхаарч дэмжих энэ нь бол аль болохоор бодиттой байх ёстой гэсэн. Яг 2021 он хүртэл хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийн хувьд бол гарах үр дүн нь нийтийн тээвэр маань манайх ч нь бол хот аймаг шүү дээ. Нийтийн тээвэр маань бол ачаал нь багассан, замын ачаал багассан, хүлээлт багтаа болсон, хурцсан, сайжирсан. За замын ашиглалт бол тийм хэмжээгээр дэвшилсэн. Ийм байх л хөтөлбөр байх шаардлагатай. Тэргүүлэгчдийн нэгдүгээр хуралдаанаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагын 2018 онд хийх нийт 6 бүлэг 117 ажил бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. За мөн 2 дугаар хуралдаанаар Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк, орон нутгийн өмчт аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын 2017 оны үйл ажиллагааны тайлан, 2018 оны төсвийн задаргаа төлөвлөгөөг хэлэлцэн баталсан. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 5 дугаар хуралдаан хүрэлцсэн. Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн хэмжээнд 2018 онд ойн хээрийн төмнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөө батлах тухай, багийн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал, шагнал тодорхойлох тухай, алдар тхийн одонгоор тодорхойлох тухай, сүм хийдийн хугацаа сунгах, нэр өөрчлөх тухай, иргэний зөвлөлийн зарим гишүүдийг томилох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцсэн. Аймгийн хэмжээнд 2018 онд ойн хээрийн төмнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг аймгийн онцгой байдлын газрын дарга Ганбаатар танилцуулсан. Манай аймаг бол газар нутаг багтаа, гэхдээ бол бид төмөр гарах нөхцөлтэй байгууллагын зүйд тогтолцоог бол бас тодорхойлсон гэж анхаарч ажилладаг. Аймгийн онцгой байдлын газар 2015 оноос хойш техникийн шинжилгээ хийх юм ажлыг бол зохион байгуулсан. За өмнө байсан техникүүдийн тоо хэмжээтэй харьцуулахад 100% шинжилсэн гэж одоо ингэж үзэж байгаа. Багийн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдлын талаар аймгийн засаг даргын хамгаалын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ганбал танилцуулсан. Хөтөлбөрийн хүрээнд багуудын хаягжилт, дохижилт үйлчлэгийг сайжруулах, багийн хөгжлийг дэмжих сургалтуудыг явуулах, баг бүрийг хөгжлийн хөтөлбөртөө болгох зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.
Эрдэнэт шинжилгээ ухаан технологийн паркийн үйлдвэрлэж байгаа нэг ширхэг электродны үн импорт электродноос 25-аас 27%-аар бага үнэтэй. За энэ нь их орондоо импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгаа гэдгийг эрдэнэтчүүд харуулсан хамгийн тод жишээ юм а. Цаашид борлуулалтанд анхаарч орлогоо нэмэгдүүлнэ хэмээн Эрдэнэт шинжилгээ ухаан технологийн паркийн захирал тэргүүлэгчдийн хуралдаанд онцолж мэдээллээ. За мөн Жаргалан сумын 40 жилийн ойг 7 дугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд тэмдэглэл өнгөрүүлэхээр тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтсон. Аймгийн эрдэнэтлэгчдийн хурлын байгууллагын үйл ажиллагаа гэдэг бол аймгийн засаг даргын 2016-аас 20 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, за мөн аймгийн эрдэнэтлэгчдийн хурлын байгууллагын өөрийн бодлогын үндсэн чиглэлээс батлагдсан. Эдгээр бодлогын баримтчгуудтай холбоотойгоор бид жил болгон ажлаа төлөвлөн ажиллаж байдаг. За 2018 оны хурлын байгууллагын төлөвлөгөөний 6 үндсэн чиглэл байгаа. Тэгээ энэний хамгийн чухал нь бол аймгийн эрдэнэтлэгчдийн хурлын хуралдаануудаар хилцэх асуудлын төлөвлөгөө хамгийн нэгдүгürt бол байдаг. Ингээд хурлын хуралдаанаар бидний төлөвлөснөр бол 22 асуудлыг бол төлөвлөсөн. Энийг бол бүтэн жилийн хугацаанд тийм ээ. Тэгээ сар удирлаар ингээд хийгдэх ёстой. За мөн тэргүүлэгчдийн хуралдаанаар нийтдээ бид 29 асуудлыг оруулахаар шийдсэн. За мөн хурлын хөгжлийн хороодоос болон ажлын албанаас за төлөөлөгчдийн өөрсдийн хийдэг хяналт шалгалтууд бол хуваарийн дагуу ингэж явагдахаар тусгай хяналт шалгалтын хуваар за мөн эдгээр бүх үйл ажиллагааг явц байдлыг иргэдтэй хүргэх зорилгоор хэвлэл мэдээллийн сурчлагын чиглэлээр хийгдэх ажлын төлөө гэж бас тусдаа батлагддаг. За эдгээрийг эрчимжүүлэх зорилгоор бол манай нэрэмжит аянууд явагдаж байгаа. Эрдэнэт үйлдвэрлэлтэд хөтөлбөрийг баталлаа. За Орхон аймгийн хэмжээнд 2175 аж ахуй нэгжүүл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 134 нь жижиг дунд үйлдвэрт хамаардаг. Мөн Орхон аймгийн Баян өндөр суманд 492 иргэн өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна. За эдгээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өрхийн үйлдвэрлэгчтэй санхүүгийн хэрэгцээ болон бусад бүх талаар нь дэмжиж нийгэмд ажлын байрны тоог нэмэгдүүлэн өрхийн бодит орлогыг өсгөх гол зорилготойгоор Эрдэнэт үйлдвэрлэлтэд хөтөлбөрийг аймгийн эрдэнэт төлөөлөгчдийн хурлын 10 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Жижиг дунд бизнес эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид маань хэн хаана хандах вэ? Гэдэг энэ бодлого нь өөрөөр хэлбэл их салангуйлаас. Өөрөөр хэлбэл ийм дөрвөн өөр газар ингэж бүгд зээл олгодог. Бүгдээрээ бизнес эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэгчид дэмжсэн бодлого хэрэгжүүлдэг юм байна. Тэгэхээр эдгээр маань нэг бодлоготой болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл эдгээр нэг бодлоготой, нэг бодлогын чигээрэнтэй инхээр маш их давуу талууд бол бий болно гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн ихэнд бид зорилтын нэгдүгээр төвшөнд бол бид нар өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжье. Тэдгээрийн тоог нэмэгдүүлье. Тэдгээрийг тогтвортой үйл ажиллагааг хангая гэж. Саяхан хүртэл Орхон аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо 200 гаруй байсан бол яг одоогийн статистик мэдээлэлээр 163 болсон байх шүү дээ. Өөрөөр хэлбэл тогтвортой үйл ажиллагаа явуулж бас чадахгүй байгаа энэ дүр зураг бол байгаа. Хөтөлбөр 2018-аас 2021 он хүртэл хэрэгжих баян хугацаанд хүнс хөдөө аж ахуй эрчим хүч технологийн чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн судалгаа хийгдэж 4-6 үйлдвэр шинээр бий болно. Үүнтэй уялдан аймгийн брэнд бүтээгдэхүүний тоо 2 дахин нэмэгдэж, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид болон ажлын байрны тоо өснө хэмээн харж байна. Нэгсэндээ ажлын байрыг бид нэмэгдүүлнэ гэж ярьж байгаа. Төр дан ганцаараа энэ ажлыг хийж үүсгэж чадахгүй. Тэр утгаараа иргэдийн өөрсдийнх нь хуралцаанд тулгуурласан өөрсдөө ажлын байр бий болгож орлого бий болгох, өөрсдөө илүү ажлын байруудыг нэмэгдүүлэх гэдэг санаас бүгд дэмжин ажиллаж байгаа гэж үзэж байгаа. Ер нь шинжилгээ ухааны технологийн паркийг цаашлаад олон үйлдвэр байгуулж харж байгаа. Эрдэнэт үйлдвэрийг дагсан хот. Эрдэнэт үйлдвэрийн нөөц ашиглалт багассан нөхцөл байдал 100 гаруй мянган хүн хэрхэн амьдрах вэ гэдгийг одоос бодох ёстой юм байна. Тийм учраас шинжилгээ ухааны технологийн парк байгуулагдаж ажиллаж байна. Тодорхой үйлдвэрүүдийг байгуулна. Тодорхой чиглэлүүдээр ажиллана, өртөг шингэсэн үйлдвэрүүд байгуулна. Ингэснээрээ 10 жилийн дараа, 20 жилийн дараа Эрдэнэт үйлдвэрийн хэмжээний эдийн засгийн потенциал Эрдэнэт үйлдвэр ажиллаж байгаа хүмүүс шиг тийм хүний нөөцийн потенциалыг бий болгосон байх ёстой гэдэг зарчмын зорилго тавьж ажиллаж байгаа. За мөн Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан үйлдвэржилт 21 нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд Орхон аймагт сахин эдлийн болон хог боловсруулах үйлдвэр байгуулагдана хэмээн аймгийн эрдэнэт төлөөлөгчдийн хурлын үеэр онцолж байна.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 1-р улирлын нэрэмж даяныг үндэсний бахархал нутгийн хөгжил сэдвийн дор зохион байгуулан ажиллаж байна. За энэ аяны хүрээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хөгжлийн хороод төлөвлөгөө гарган идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Ингээд хөгжлийн хороодынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд өнгөрсөн 2017 онд сар болгон нэрэмж дайныг зохион байгуулж ирсэн бол энэ жилээс улирлаар хийхээр шийдвэрсэн байгаа. Ингээд 1-р улирлын нэрэмж дайныг бол үндэсний бахархал нутгийн хөгжил сэдвээр хийсэн. Тухайлбал манай эрх зүйн нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос ихэд Монгол Улсын үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх сурталчлах тийм ээ. За мөн нийгмийн хөгжлийн хорооноос ихэд үндэсний соёл уламжлал зан заншлаа сурталчлахын ажлууд явагдаж байна. За мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхаа тайлан хилцүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгаа. За мөн бусад хороодын чиглэлээр бол тухайлбал орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа төсөл хөтөлбөр арга хэмжээнд хяналт тавих асуудал байна. За хотын инженерийн шугам шүлжээ байгууламжийг шинжлэх ажлын явц байдалтай төлөөлөгчид хороодоос танилцах ажил байна. За тендер шалгаруулалтын явц байдалтай танилцах, хяналт тавих эдгээр асуудлыг бол 3-4 сард хуралдах тэргүүлэгчдийн хуралдаануудаар бас мэдээллийг авч хэлцэх. За мөн орон нутгийн өмчит компаниудын үйл ажиллагаатай танилцах асуудал бол энэ сард хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа. Нэрэмж даян 2-р улиралд их дэлхийд байгаль орчин эко эрдэнэт, 3-р улиралд үйлчлэлтийн бэлтгэл, 4-р улиралд төрийн үйлчлэгээний соёл сэдвийн дор үргэлжилнэ. Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагын хөгжлийн ороод 6 төрлийн чиг үүрэгтэйгээр ажилладаг. За энэ улиралд эрх зүйн нутгийн удирдлагын хөгжлийн орооноос хөгжлийн түүжээ хүний үжил сэдвт төлөөлөгчийн өдөр ажлыг зохион байгуулж эхэлсэн. За энэ үйл ажиллагаа нь Орхон аймгийн 24 багийн хэмжээнд тус зохион байгуулагдаж 6-р сарын 30 хүртэл үргэлжлэх юм байна. Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд бол нэг талаас төр төрийн бас байгууллагууд хамтарсан нээлттэй хаалганы өдөрлийг багтаа иргэдтэй очиж хүргэх. За нөгөө талаас төлөөлөгчид өөрсдийн сонгогдсон баг тойрогтой ажиллах тийм ээ энэ ажлын уялдаа холбоог хангах зорилготой байгаа. Тэгээд энэ багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хамгийн гол зорилго энэ төлөөлөгчийн нэг өдөр ажлын өдөр дэмжийн гол зорилго бол төрийн үйлчлэгээ иргэдтэй орчуулах, шуурхай байдлыг хангах, багийн үйл ажиллагааны чадварыг сайжруулах, баг иргэд хоорондын харилцан үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэгээ иргэдийн эрэлт хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, тэдний сэтгэл ханамжид хүрч ажиллах тийм ээ ийм олон үйл ажиллагааг нэгтгэсэн байгаагаараа их онцлогтой байгаа. За энэхүү өдөрлөгийн онцлог нь аймгийн засаг даргын хамгаалан газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран иргэдэд нэг төр цогц мэдээлэл хүргэн түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байгаагаараа онцлогтой. За мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Бат Гишиг 2017 оны 1-р сарын 24-ний өдөр ардчилсан намын гишүүнээсээ татгалзсан тухайга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд албан дотор мэдгдсэн. Нэг танилцуулах нь бол манай аймгийн хурал 2 намын бүлэгтэй байсан. Тэгээд яг үндсэн журам дээр бол 3-аас 3 буюу түүнээс дээш төлөөлөгчтэй нам авчлан бүлэг байгуулах, нам авчлал бол бүлэг байгуулах юм үндсэн журамтай. Тэгээд аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч Бат Гишиг арчилсан намаас гарсантай холбоотойгоор энэ бол танилцуулга хийгдэж явдаг. Тэгэхээр аль биесээр Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол Ардын намын бүлэг гэж нэг бүлэгтэй, за 2 арчилсан намаас 2 төлөөлөгчтэй Бат Гишиг төлөөлөгч бол би даасан төлөөлөгчийн статусаар явна гэсэн. За мөн аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч байгаль орчин хөдөө аж ахуй хөгжлийн орооны дарга ташир авдан өөрийн хүсэлтээр тус хорон даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу чөлөөлж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Чин Зориг нийт төлөөлөгчдийн саналаар байгаль орчин хөдөө аж ахуй хөгжлийн орооны даргаар томилогдсон юм а.